Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмчийн газар үзүүлж байна. Урлагч бай, за аж үйлдвэрлэгч бай, оюуны өмч бол аль аль тал дээр нь бүгдээрэн дээр нь байдаг зүйл л дээ. Гэтэ хүн бол өөрөө энэ амьдралынхаа одоо энэ үйл явц энэ харьцаан дотор оролцохдоо худалдаа наймаа хийхдээ дандаа л оюуны өмчтэй харьцаж байна гэж одоо ойлгож явах нь зөв юм байна. Яагаад тэгэхээр одоо бидний өмсөж байгаа цамцнаас ахуулаад өмсөж эдэлж хэрглэж байгаа зүйлүүд тэрэн дээр тавьсан байгаа стикер зураг эдгээр бол бүгд оюуны өмчтэй байдаг. Тэгэд энэ оюуны өмчийн одоо өөрийнх нь онцлог байдлаас хүмүүс таашаал авч энийг одоо худалдаж авч сонирхдог гэж би ойлгодог. Уран бүтээлийн хөгжим дуунуудаараа дэлхийн тавцанд гарсан хүү хамтлаг оюуны өмчийн бүтээлүүдэд дэлхийд үнэлүүлж байгаа бас нэг томоохон төсөл юм. Хүү хамтлаг нь Монголын алдар хүндтэй рок хамтлаг бөгөөд 2016 онд байгуулагдсан. Хүү хамтлаг Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн рок металтай өрмөц хослуулан хүчирхэг гайхалтай клипүүдээр алдартай болсон билээ. Дэлхийн шоу урлагт Монгол хөгжим дуу хоороор гарахад энэхүү хүннүр рок бол хүмүүсийн анхаарлыг шууд татсан шинэлэг өөр зүйл байл. Аливаа оюуны бүтээлийн ард одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэл байна уу, урлаг утга зохиолын бүтээл байна уу, энэ төрлөөс хамгаалаад оюуны өмчийг хэд хэдэн төрлөөр хамгаалах боломжтой байдаг. Жишээ нь хүү хамтлагийн хувьд бол өөрийн таних тэмдэг лого бүхий 20 гаруй барганы тэмдгийг Монгол улсад бүртгүүлсэн байдаг. Мөн дэлхийн зах зээл дээр ч гэсэн хүү гэсэн нэрээр бүртгүүлсэн байдаг. Мэдээж одоо дууга зохиосон тохиолдолд автоматар одоо дууны эрх нэгддэг л дээ. Оюуны өмчөөр. Гэхдээ би бол арай өөр дуу болгондоо оюуны өмчтөр очиж тусад нь одоо авторынхаа гэрчлэгийг заавал авдаг. Аваад тэрийг бас хадгалдаг. За мөн одоо хүү хамтлагийн хувьд бол өөрийн одоо өрмөц дизайн бүхий үндэсний онцлог шинжийг шингээсэн хөгжмийн зэмсгүүдтэй бол бүтээгдэхүүний загварын патентыг бол авсан байдаг. За манай дээр бол одоо бас энэ үе шат дөнгөжл одоо эхлээл энийг л одоо нэг хүмүүс ойлгоол эхэлдэг нэг ийм цаг үе дээр явж байна л да. Тэгэл үндсэндээ бол одоо үйл ажиллагаанууд нь жигдрээд хүмүүс бас оюуны өмчийг ойлгодог болж эхэлж байна. Асуудаг, лавладаг, зөвшөөрөл авдаг. Тэрнийхэн дагуу бас төлбөрөө төлдөг ийм болж эхэлж байна л да. Энэ бол маш одоо сайн тал юм байна. Яагаад ингэж энэ хамтлагууд энэ дэлхийд оюуны өмчийг ингээ хамгаалуулад байдаг ач холбогдол нэхэр нэгт бол жишээ нь барааны тэмдгээр хамгаалуулах гэхэд энэ маань өөрөө зар сурталчилгаа маркетингийн чухал хэрэгсэл болж байдаг. За мөн одоо хүн хамтлаг өөрийн логог тэ мерчендайзер ашиглуулад дэлхийн зах зээлд гарах ашиг олох боломжтой байдаг. Хамгаалагдсан өв, хуваалцсан түүх.